Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Өнөөдөр 2025 оны 5 сарын 16-ны баасан гараг байна. 7 хоногийг бид үтэх гээд те ажлын сүүлийн өдөртөө ирсэн байна шүү те. Тий. За ойрын өдрүүдэд бидний амьд манай багийн хувьд бас нэг онцгой өдрүүд бас өнөөдөр зарлж хүрэх бах те. Тэрийг эхлээд хэлээд тэгээд юу гэж бодчих. За тэгээд Итгэл радиогийн манай үйлчлэлийн багийнхан маань баг хамт олноороо үйлчлэлд явах гэж байгаа. Тэгэхээр нэг хэсэг хугацаанд Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөрөө хүргэж чадахгүй болох нэ. 2-7 хоногийн хугацаанд бид нэр байхгүй байна. Тэгэхээр сонсогч та өглөө бүр эзэнтэй хамт тусгаалan хувьчилсан цагийг гаргаарай. Тэгээд бид нэр удахгүй хүрээд ирнэ те. Тэр үед мөн хамт орж ирээд Хермоны шүүдэртэй хамт өглөөг эзний үгээр эхлүүлээрэ. Тэгээд тань дахин сануулъя. Бид 2-7 хоногийн хугацаанд үйлчлэлээр явах байгаа тул Хермоны шүүдэр нэвтрүүлэг маань хэсэг явахгүй байх нэ гэдгийг дахин сануулж хэлье. Тэгээд өмнө бид нэр бас нэвтрүүлгээрээ хуалцаж яасан шүү дээ. Бурхантай хувьчилсан цагийг гаргаж Бурхны үгийг унших цагийг өдөр бүр та гаргадаг байгаарай. Хувьчилсан цаг гэдэг эзнийг сонсох, эзэн тантай ярих маш чухал цаг шүү. Тэгээд Хермоны шүүдэрээр сонсон, суралцжсэн тэр бүх зүйлүүдээ амьдралдаа хэрэгжүүлэх хугацааг бас энэ хугацаанд таньдаас авах. Тэгэхээр магадгүй нөгөө нэг араас олон зүйлийг бид нэр ингээ нөгөө сонсоод тахлаар хэрэгжүүлж юмчгүй. Өө нэрэ тийм байна гэл нөгөө ингээ сонсоол яваад байдаг. Харин хэрэгжүүлэх зүйлс таны өдөр тутмын амьдрал цаг минут тутамд байх ёстой шүү. Тэгэхээр зүгээр сонсоод мартдаг сонсогчд биш, харин сонсоод хэрэгжүүлэх хичээд байцгаая гэж энэ өглөөс таныг уриалж байна. За мэдээж бид нэр манай айлын талаар бүрхүүг ойлгох. Та нар маань залбирч өгөөрэй. Бид нэр тэгээд алс хязгаар таньдаг итгэл нэг дахин төсттэйгээ радио үйлчлэлээр хамтрахаас гадна бас нутгасаа хол амьдарч байгаа монголчуудынхаа дунд очиж үйлчлэх тийм гайхалтай боломжийг эзэн бидэнд олгосон. Тэгээд та нар маань залбирч өгөөрэй. За ингээд энэ өглөө эзний өмнө хамтдаа ирцгээе. Түүнд алтар магтаалыг өргөцгөөе. Заавал мэн тэр хайраас холдон явах үед мэн зүдэж төлсөн амьдралаас мэн архивцэн тэрибэн чулуумэд хатурсан миний зүрхэн хүрээ дахин босгож намайг хөтлөн эзэн эцэн намайг сайхан хамгаалж намайг дагуулна би түүний хамгаас ирхэмнэн их эзний хүүхэд мөн чамайг сайхан хамгаалж чамайг дагуулна чи түүний хамгаас ирхэмнэн түүний хайртай хүү өнгөрсөн бүх юмсыг мартахсан
би дуусахгүй цөлөр бомбиг урсгаж зам гаргах ихээзээ миний дотор шиньям сихих түүнийг ширтэн харах болно намайг сахин хандаж намайг дагуулна би түүний хангас ихэнэ ихэсний хүүхэд мөн эцэн чамайг сахин хандаж сэрхэнэ түүний хайртай хүү Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид хамтдаа Эхлэл номын 13 дугаар бүлгийн 9-р. За энэ үйл Авраам болон Лот хоёрын сонголттой холбоотой үйл явдал байхгүй. За энэ үйл явдлаар сүм дээр номлолцсны дараа манай сүмийн нэг залуу над дээр ирж бол за юу гэж хэлж ирсэн бэхээр би хамтдаа нэг найзтайгаа бизнесийн компани байгуулсан юм аа. Тэгсэн чинь хэсэг хугацааны дараа яг ашиг сонирхлын зөрчил гарсан. Тэгэд яалтчгүй санаа нөгөө байгууллагын үйл ажиллагааг бол би авч явжээтэл хөрөнгө оруулалт нь тэрнийх байгаад байсан. Тэгээ бид яг салга болсон чинь айгүй хэцүү юм байлээ. Одоо тэ санаа болон үйл ажиллагааг авч гарах гэдэг бол айгүй эрсдэлтэй санагдсан. Тэгээ нэлээд удаа ингэ явж байгаад нэг бизнесийн багшийн зөвлөгөөг авсны дараа би найзаасаа салсан. Найз намайг явсны дараа компани бол 8 сарын дараа дампуурсан. Харин намайг тэр найзыг маань дампуурсны дараа харин над дээр 2-3 хөрөнгө оруулагч ирж уулзаад хэрэг үнэхээр санаа тэ чинийх байсан юм бол чамтай хамтрая гэж хэлсэн. Одоо тэгээд тэр дүү маань компани хайтайхаа явж байгаа. Тэгэхээр бид нэг зүйлийг бодох хэрэгтэй. Тэр бол юу гэхээр Библиэс бид нар асар их зүйлийг сурах боломжтой. За ингээд өнөөдөр ишлэл. Эхлэл 13-ийн 9. Чиний өмнө энэ бүх газар байгаа биш үү? Чи надаас салж яваач. Хэрв чамайг зүүн тишээгээ явах юм бол би баруун тишээ явъя. Хэрв чамайг баруун тишээ явбал би зүүн тишээгээ явъя гэж хэлсэн. Энэ бол Авраамийн хэлсэн. За тэгэхээр Бурхан Авраамыг уурт амьдарч явах үед нь дуудсан. Тэгээ Бурхан дуудахтаа бол Авраамыг бол юу гэж дуудсан бэ гэхээр ерөнхийдөө бол тэ чи төрөл садан төрлөх нутгаа ороход намайг дагаа гэж миний чамайг удирдах газар руу яваа л гэж хэлсэн. За ингээд ерөнхийдөө бол энэ амлагдсан газар ирээд ийш тийшээ явж байгаа нь бол Бурханы дуудлагыг хүлээж авсан Авраамийн хувь тавилан байсан болохоос Лотыг биш. Лот бол дагаад явжсэн хүн. Тэгээ Авраам бол Бурханыг дагж байгаа учраас түүний замууд нь ерөөлтэй, түүний замууд нь ивэлтэй, түүний хийж байгаа ажил үйлс нь бүтэмжтэй, Бурханы хамгаалалт ерөөл дотор байсан гэж. Дээрнээс Авраам өөрөө асар одоо хөдөлмөрч хүн байсан гэдгийг бол бид нар бол мэдж байгаа. За харин Лот бол сайн ах тэгээд одоо юу гэдгийг зөв замаар явж байгаа хүний нөмөр нөөлөгдөр хэсэг явж байгаа тэр ч гэсэн өөрөө бас үндийсэн. Үндийгээд мал сүрэг нь маш их ариун болоод ингээд эхэлсэн чи яасан бэ гэхээр маргалдаа өссөн. Маргалдаа өссөний дараа Авраам Лотыг дуудаад хэлсэн үг байхгүй. Хөөе чи итгэж ахтуусын орнд ийм танаа манаа гэсэн юм бол байх хэрэггүй. Хөө чи надаас ирнэ салаад нү. Эргэн тойрны хаар. Бүх газар чинийх шүү. Чиний газар байгаа бүх газар л чи амьдрах боломжтой гэж. Авраам яагаад өөрийг нь дагаж явж байгаа хүнд энэ газар бүгд чинийх гэж хэлж юм гэхлээр
Авраам бол өөрт нь бурхан өгнө гэдгийг мэдчихсэн ч яг өөрт нь өгөөгүй байгаа учраас Авраам бол бурхны өмнө ямар гайхалтай даруй хүн бэ гэдгийг энэ дээр харж байгаа юм. Энийг бурхан надад өгнө гэсэн гэдэг хэрүүлийг бол Авраам бол хийгээгүй. Харин зүгээр ах トゥ усаа алдахгүй байхыг хүссэн. Бүмэн чинь бүх газар байна. Надаас салж нүгэж. Чи заавал надад зурлаад ингэж яваад байх хэрэггүй шүү. Бурхан намайг дуудсан газруудаа би нүүд сууж ингэж наашаа цаашаа явж байна. Харин чи намайг дагаад явж байгаа. Тэгээд бурхан чамд зориулсан өөр төлөвлөгөө эсвэл чамд амьдралын өөр төлөвлөгөө янз бүрийн зүйлүүд байгаа бол чи тэрийгэ даг. Миний хувьд бол чинийхийг хүндэтгэж үзнэ гэж. За ингээд Авраам ингэж хэлсний дараа нэг ийм гайхалтай зүйл болж байгаа байхгүй юу? Лот хараагаа өргөөд ингээд эргэн тойрныхоо нутгуудыг ингээд харсан. Тэгэхэд Лотын одоо энэ зүрх сэтгэл энэ дээр бол маш харж байна. Лот хараагаа өргөн зоор хүртлэх Йордны газар бүх газараа элбэг устай эзний цэцэрлэг шиг мөн Египтийн нутаг шиг байхыг харав гэж. Тэгээд Лот яасан бэ гэхээр хамгийн үржил шимтэй дугаа цэнгэлээр дүүрэн хот тосготтой ашигтай ажиллах боломжтой одоо яг тийм газрыг сонгож авсан баг. Тэгээд Лот Авраамаас салаад нүүсэн. Авраамын хэлсэн үг бол өнөөдрийн ишлэл. Чиний өмнө бүх газар байна. Чамайг зүүн тийш явбал би баруун тийш явна. Баруун тийш явбал би зүүн тийш явна гэж хэлсэн. Нэг зүйлийг та өөртөө хамгийн сайн сонголтыг хийгээд таныг өнөөдрийг хүртэл дагаж явжсэн хүмүүст ямар ч сонголт үлдээхгүй байх нь сайн зүйл биш байх. Ястай энэ Эхлэл номын 13 дугаар эшлэлээр гайхалтай нь Бурхан Авраамтай хамт байсан байхгүй. Тэгээгүй бол хүнтэй хамт явж байгаад тэр хүнээ үргэлжлүүлэн ашиг орлоготой зөв хүмүүсээ тэр өөрсдийг нь дагаад авж байгаа олон 10 гэр бүлийнхаа хүмүүсийг тэжээх боломжгүй малаа бэлчээх боломжгүй газар орхиод зөвхөн өөрийнхөө юмыг хараад явхаар шийднэ гэдэг бол эзэн харахад хүмүүс харахад бас хожим өөрийгөө шүүх тийм сайн сонголт бол биш эс. Лот бол хамт байлдаа ахаа гэдэг үг ерөөсөө хэлв. Та тэгж байна те. За та намайг сонголтоо хийгсэн шүү дээ. Тэгэл тэр хэлсний чинь дагуу хийж байгаа шүү. Тэгэл хамгийн гоё газрыг сонгоход хамгийн гоё сонгосон газрын эсрэг зүг рүү Авраам эргээ харсан чинь толгодоор дүүрэн хагас цөлөрхөг тийм газар нутаг байсан. Гол мөрөнтэй биш харин өөртөө худаг ухаж гарах те. Тийм газар байсан баг. Тэгсэн ч гэсэн Лотод тэгж хэлсэн. Тэгээд Авраам хэлсэн үгэндээ хүрч Лотыг сонгосон зам руугаа одоо тэ ашигтай тэр гайхалтай газар руугаа ногоон харагдж байгаа газар руугаа хүмүүсээ аваатай. За. Одоо бид нар дахиж Авраам шиг хүмүүстэй худаг усны хэрүүл хийхэ боллоо гэх тэ. Ястаа нөгөө одоогийн хэлдгээ нөгөө хиний мороор хаав хөрснөө мартаад явх үед нь Авраам эргээд тэр хагас төлөхөг газар руу явсан. Гэтэ нэг зүйл аа. Лотгүй Авраам гэж ямар байх вэ гэж Лоттой хамт байсан бүх хүмүүс санаад авч ирсэн баг. Авраамгүй Лот гэж. Харин Лот байсан байгаагүй. Авраамтай хамт байхад учир нь олдно гэж Авраамтай хамт байгаа бүх хүмүүс ойлгож мэдж байгаа. Учир нь Авраам бол Бурхныг дагдаг хүн, тэр бол мэрэгэн ухаантай хүн, тэр бол ажилч хөдөлмөрч хүн, тэр бол цөлөөр гол урсгадаг Бурханд итгэдэг шигэ өөрөө цөлд худаг ухаад ус гаргаж чаддаг. Тийм гайхалтай нэг. За ингээд Лот ихнээсээ энэ аялалд хүн дагаж гарчаад хүний зан гаргаж хүний эрхэж тэгээд дараад нь өөрийнхөө ашиг сонирхлыг дагаад нүүсэн бол Авраам бол Бурхны дуудлагыг авч энэ газар ирээд өөрт нь амлагдсан нутаг дээр амьдарч байгаа хэрнээ тэр газар нутгийг хинээс ч өмчлөлгүй хинтээч булаацалдалгүй Бурхны өгөх өдрийг хүртэл Бурхан өөрт нь өгөх өдрийг хүртэл дэсвэр төвчөртэйгээр даруухан амьдарч ирсэн байна. За ингээд Лотыг салж нүүсний дараа бол Бурхан Авраамтай ярьсан. Чи хараагаа өргөн одоо байгаа газраас хойд, урд, баруун, зүүн зүг харагтун. Чиний харж байгаа бүх нутгийг би чамд өгнө. Би чиний үр удамд өгнө. Би бас чиний үр удмыг газрын тоосмот болгоно. Хэрвээ хүн газрын тоосчоор тоолж чаддаг бол чиний үр удмыг бас тоолог. За энэ газраар босрож хөндлөн гулд явж үз. Учир нь би үнийг чамд өгнө гэж хэлсэн байна. Кэрараа гэж байна. Би чамд өгч байгаа газрын хойшоогоо хар гэхлээр хойшоогоо ингээ харахаар өөрөөс нь холдоонууд байгаа Лот хүртэл харагдаж байгаа. Тэгэхээр Лотын тэр сонгож авч байгаа газар ч гэсэн хэсэг хугацааны дараа тэр чигээрээ Авраамыг болж байгаа байхгүй.
Тиймээс бид зарим нэг хүмүүс биднийг орхин яваад илүү дээр замыг одоо сонгож байгаа гэж бодож байгаа боловч Бурхантай хамт байх амьдралаас илүү амьдрал гэж бол байхгүй. Амен. Харин бид Бурхантай хамт байгаа хүнийг дагаж амьдарч байгаа гэдгийг маш сайн сандаг байх хэрэгтэй. За ингээд Авраам Лот хоёрын энэхүү сонголтоос бид нэг зүйлийг ойлгож авах хэрэгтэй. Бурхан өнөөдөр таныг өөрийнхөө юмыг ихлүүлэх хүртэл хин нэгний доор өвсөл хин нэгний хажууд байлгаж таныг бэлдэж хайр инэрлээ үзүүлж яадаг. Бид заавал хин нэгний өөрсдийнхөө юмыг ихлүүлэх үедээ хаалга савж хин нэгнтэй муудалцаж хин нэгнийг орхиж хин нэгнээс нүүр буруулж эсвэл хин нэгнийг ямар ч ашиг өгөхөө боллоо гэд орхих байдлаар салах биш. Зүгээр л бид аривжин тэлж бид хүчрхэгжиж зүгээр л хамтдаа байж бас хоёр тийшээгаа болоод хоёр газар өөр өөрсдийн гэсэн газар хоёулаа хүчрхэг бол бие биендээ тусалж дахиад хүмүүсийг бий болгож өөрсөж байгаа хүмүүсийг бий болгож ингэж одоо ирүүлэр үржиж явах ёстой юм байна. Харин Бурхан Авраам Лот хоёрын энэхүү сонголтоор дамжуулаад бидэрт амьдралын маш нэг том одоо чухал зүйлийг зааж байгаа. Зарим хүмүүс чи хэрэгтэй байгаагаас л чамаа дагаж явж байгаа. Тэгээд дараад нь чи хэрэггүй болох үед тэд нар чамааг орхиод яв. Чи тэднэрт хэрэгтэй зүйлийг өөртөө байгаа зүйлийнхаа дээжээс хуваалцаж яг өөрийнхөө эдгийг идэж өөрийнхөө өмсөж байгаа хувцас хуваалцаж явж исэн боловч тэд нар өөртөө тэр бүхэнд хүрэх үедээ яг вэхээр хуваалцахгүйгээр явах бол яг бол та өргөлж хуваалцж исэн болохоор тэд нар таныг юу гэж бодож байгаа гэхлээр баян гэж бодож байгаа. Баяндаа хуваалцаад исэн гэж бодоод. Тэгтэл та өгөөмөртөө Бурхан тушаасан учраас Бурханы хуулийн дагуу амьдраад хуваалцаж амьдарчсан гэдэг ойлгохгүй ч бол. Тиймээс салж нүүсэн хүмүүс болоод хэсэг хугацаагаар төөрөлдөн явж байгаа ах дүүстэй бид нар энэрэнгүй ханддаг байх хэрэгтэй. Авраам хэсэг хугацааны дараа Лотыг аврахаар хүмүүсээ аваад хойноос нь явсан байхгүй. Нөгөө чи нөгөө гой газараа очиж явж байгаа дайны олдсны хүн болоод яваад өгтөн Авраам өөрөө ямар ч одоо аюул дүртөөгүй юм бэжиж хүмүүсээ авч очиод Лотыг аварсан байдаг. Бид зарим хүнийг ямар ч ааш гаргасан, ямар ч буруу сонголт хийсэн бидний яаж ч гомдоосон бид тэр хүмүүсийн төлөө явах ёстой юм шиг байна. Танд тийм ах дүүс байдаг уу? Танд Лот шиг ах дүүс байдаг уу? Бас та Авраам шиг нэгний хажууд явж байгаад ачлалгүй хандан орхиж явсан амьдралын чинь буруу сонголт хийсэн тийм өдөр танд байдгүй гэж. Бид тэр эдгээр зүйлүүдийг одоо бодож үзэх хэрэгтэй болж. Тиймээс бид зарим нэг хүмүүс биднийг орхиж явах үед бид өөрийгөө хаана хинтээ үлдэж байгаагаа бас яагаад энэ хүн тэр хүнтэй хамт яваагүйгээ эхлээд өөртөө сайн ойлгох хэрэгтэй. Би төрүүлж явах байсан юм шүү. Би хүнд хаягж байгаанд хаях хэрэгтэй байсан юм шүү гэж бодохоо оронд энэ ямар сонголт вэ гэдгийг л бодож явах хэрэгтэй. Авраам яагаад Бурханаар өрөөгдсөн юм бэ гэж. Тэр газар нутаг бүгдээрээ Авраамын байсан байгаа байхгүй юу? Авраам Лоттой зарим нэг хүмүүсийн хэлдэг шиг хэрүүл хийж болох юм. Хөөе, чиний юм гэж ясан юм дээр байхгүй шүү. Хөөе Лото, жоохон андуураад байна. Бас нэг зүйл. Бурхан намайг дуудсан болохоос чамайг дуудаагүй шүү. Чи тэгээд өөрөө хүн дагаж явж яснаа ингээд томроод дах шаардлага байхгүй шүү. Тэ? Чи надгүйгээр хинч шүү гэх мэтлэн юмыг бол Авраам бол хэлээгүй байгаа юм л да. Тийм учраас л Авраам даруухан Бурханы хайрыг татсан хүн бидний итгэлийн үгдээц болж байгаа байхгүй. Лот өөрийнхөө нүдээр шинжээд хизээч өөрийнх нь болоогүй хэсэгхэн газрыг хэсэгхэн цаг хугацаанд эзэмшээд дараад нь өөртөө байгаа бүх зүйлийг тэр буруу сонголтынхаа золиос олгож алдсан баг. Харин Авраам эргэн тойрных нь хүмүүс харахад яагаад ингэж байгаа юм бэ гэмээр сул дорой мэдтэй шийдвэр гаргасан ч гэсэн хажуу нь Бурханы хүсэл төлөвлөгөөний дагуу энэ газар нутгийг тэр чигээр нь эзэмшиж өнөөдөр биднэрт итгэлийн өвгдөөц итгэлийн зөв сонголтыг хийх нь Бурхантай хамт байх нь ямар агуу гайхамшигтай аялал вэ гэдгийг зааж сургасан бидний одоо Авраамын, Исаакийн, Яаковын гэж нэрлэгдэх итгэлийн өвгдөөцийн хамгийн ихнийх нь болсон юм аа гэж. Ингээд нэг зүйл байна. Өнөөдөр Германы шүтээ сонсож байгаа хүн танаас асуу. Чиний газар, чиний өмнө бүх зүйл байна. Чиний амьдралын сонголтууд байна. Чи ямар сонголт хийх гэж? Хаашаага явах гэж? Үүнийг өөрөөсөө асуугаад залбираад цаасан дээр бичээд тэгээд хамгийн зөв сонголтыг хийхийг эзний нэрээр хүсэн өрөөж байна.
Зүрхний минь галан тарч хүчгүй болж төлдөх хүн надад хүчийг өгөөч та надтай хамт басан зогсох хүчгүй цоцож ядарсан хүн намайг бэхжүүлэхийн тулд та надтай хамт Зүрхний минь галан тарч хүчгүй болж төлдөх хүн надад хүчийг өгөөч та надтай хамт басан зогсох хүчгүй цуцаж ядарсан намайг бэхжүүлэхийн тулд та надтай хамт таны надвар дотор дахин далавч аваргүй урагшаалсан чадрахгүй тэмүүлжгүйсэн цоцоохгүй таны надвар дотор дахин далавч аваргүй урагшаалсан чадрахгүй тэмүүлжгүйсэн цоцоохгүй Зүрхний минь галан тарч хүчгүй болж төлдөх хүн надад хүчийг өгөөч та надтай хамт басан зогсох хүчгүй цуцаж ядарсан хүч намайг бэхжүүлэхийн тулд та надтай хамт таны надвар дотор дахин далавч аваргүй урагшаалсан чадрахгүй тэмүүлжгүйсэн цоцоохгүй таны надвар дотор дахин далавч аваргүй урагшаалсан чадрахгүй тэмүүлжгүйсэн цоцоохгүй тэмүүлжгүйсэн цоцоохгүй Тэмүүлжгүйсэн цоцоохгүй Далавчаад илгээд би амлалтуудаар тань тавширч ямар шахадсгүй
Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Эхлэл номын 13 дугаар бүлгийн 9-р ишлэлээ суралцлаа. Чиний өмнө энэ бүх газар байгаа биш үү? Чи надаас салж яваач. Хэрв чамайг зүүн тишээ явбал би баруун тишээ явъя. Хэрв чамайг баруун тишээ явбал би зүүн тишээ явъя гэв. Эндээс харах юм бол салж нүүх санаачлагыг Авраам гаргасан байна. Ингэхдээ Авраам Лотод өгөөмөр хандсан. Авраам Лотыг хүссэн зүгтээ хаана сайхан хаана үржил шимтэй гэж үзсэн тэр газар руугаа явж олно гэж хэлсэн. Лот ингээд өөрийнхөө шийдвэрийг гаргасан. Тэгээд Содом руу нүүсэн. Энэ бол Лотын амьдралдаа гаргасан хамгийн том алдаа байсан. Ягд гэвэл тэр хотод юу хүлээж байгааг Лот огт мэдээгүй шүү дээ. Харин Авраам Бурханд итгэж найзан найдвараараа бүхнийг олж авах сонголт хийсэн юм аа. Тэгээ түрүүн пастор маань сонголтын тухай хэлсэн. Итгэлийн зөв сонголтыг хийдэг байцгаая гэсэн. Бид нэр ямар нэгэн зүйлийг ингээд сонгож авахад эхлээд сонголтыг хийж байгаа хүн нэг юм давуу талыг авдаг шүү дээ. Арай томыг нь авах ч юм уу тий. Нэг юм ашигтай зүйл дээр ингээд байгаа мэт боловч хамгийн зөв сонголт бол эзэнтэй хамт байж тий. Эзнийг сонгох сонголт юм шүү гэдгийг өнөөдрийн түүхээс бид нэр суралцлаа. Тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө хамтдаа ирж залбирах цагийг гаргацгаая. Орчлон зөвхтөөсөө эзэн минь та бол агуу, та бол ариун. Таны бичээс таны үгэнд хэлэхдээ та нар намайг сонгож аваагүй. Би та нарыг сонгож авсан гэж хэлсэн. Тиймээс та биднийг сонгож авсан учраас та биднийг яагаад сонгосноо мэдж байгаа. Та биднийг ямар байдлаар хамгийн одоо энэ дэлхий дээр сайнаараа байж чадах вэ гэдгийг зөвхөн та мэдж байгаа. Тиймээс бид таны зүрх сэтгэлийг, таны бидэнд ганцхан хайрыг илүү их ойлгож мэдхийг хүсэж байна. Та биднийг сонгож авч биднийг хайрлахад бол өөрийн цорын ганц хайртай хүү Есүс Христийг хүртэл загалмаа дээр өгсөн. Тиймээс таны энэ гайхалтай хайр инэрлийг бид ойлгож мэдээд амьдралынхаа он жилүүдэд өөрсдөө болон өөрсдийнхөө өөр хүүхдүүдэд нөлөөлөх том буруу шийдвэр гаргахгүй байхад та биднийг сануулж ятгах хамгаалж өгөөч гэж тайлбарж байна. Харин гаргасан шийдвэр нь Авраам болон түүний үр хүүхдүүд үнэхээр өвөг эцгийнхаа гаргасан зөв шийдвэрээр дамжуулан өрөөгдсөн шиг бидний гаргасан шийдвэр ч гэсэн бидний хүүхдүүд өрөөгдөх тийм таны өрөөлийн зам байхад туслаач. Зөв сонголт хийхэд туслаач. Муу эрийн сүнс болоод муу хүмүүсээс биднийг хамгаалж өгөөч. Есүс Христийн нэрээр залбирэн хуйлаа. Амен. Энд хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Амралтын өдрүүдэд эзний хайр ивэл өрөөлөөр дүр өнгөрүүлээрэй. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.